мөндөр цуугт давтаа морил хөтлөгч Бацаа байна. За хэргийн төвч нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн надтай хамт хуульч Агимаа маань уламжлалсаар одоо бэлтгэн хүргэнэ. Нэвтрүүлгийн танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз мөн 83.3 болон 107 хост төлгөөний од мөндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг од мөндөр суугийн алтан гишүүд болон Заяа спорт шоп спорт тэнэлгүүр ивэнтэж ажиллаж байна. Ивэнтэж компаниудаа баярлалаа. Та бүхэн алтан гишүүн болмоор л од мөндрийн худалдаа хөгжлийн дансны 4191 тэг 4 518 данс руу шилжиж болно. Айбан 94 3 тэг 4000 гэсэн айбантайгаа шүү. Та бүхэн манай алтан гишүүн болж бидний шинжлэх ухаан болон танин мэтгхүүн нэвтрүүлэгт хандив өргөж болно. За юу гээ? Сайн да. Вьетнам улсад байгаа. Тэгээ очиж амжаагүй учраас эндээсээ нэвтрүүлгээ хийхээс аргагүй болсон хуваарийн дагуу нэвтрүүлгүүд маань явах ёстой учраас за тэгээ өнөөдрийн дугаарт бол хоёлаа ер нь бол спортын ертөнцийг бүхэлдэн донслогсон олон улсын хэмжээний юм дуйлан шуугиануудын талаар ярих гэж байгаа. Тэгээ спортын ертөнцтэй холбоотой дугаар болж байгаа учраас чамтай хамт ингээ оролцох болсондоо баяртай байна. За тэгээд хоёлаа спортын дугаараар ерөөдөө Оросын допингийн асуудлыг хөндөж ярих гэж байгаа тийм. Би энэ талаар нэг ерөнхий мэдээлэл зүгээр хэлчихье. За олимпийн одоо Оросын тамирчдын олимпийн ч юм уу бос тэмцээний оролдооны допингийн талаар мэдээллийг хүргэнэ. За энэ олимпиад бол ямар тамирчид ингээд одоо медаль хураалгаж ирсэн талаар ерөнхий нэг мэдээлэл өгчээ. 1905 оноос хойш анхны одоо тамирчид медаль хураалгаж эхэлсэн юм байна. Одоо 1904 оны олимп биш тэгэхээр тийм 4 оны олимп. Тэгэхээр 5 оноос хойш 2024 оны хүртэл буюу сүүлийн олимп хүртэл нийт 162 тамирчин одоо медаль хураалгаж ирсэн байна. Олимпийн медаль. За эндээс 9 медаль ямар нэгэн байдлаар өөр тамирчинд өгөөгүй. Одоо шийдвэл алтан медалийн хураасан бол мөнгө авсан тамирчин алт руугаа очиж байгаа мөнгө дээр үлдсэн гэсэн үг байхгүй юу? Ийм байдлаар явсан. За 2000 оноос өмнө бол ердөө 20хан тохиолдол байгаа. 20хан тохиолдол. За 2000 оноос хойш бусад үлдсэн бүх тохиолдол гарсан. Тэгэхээр 2000 оноос хойш допингийн тестийг маш нарийн шалгадаг болсон. За дээрэс нь WADA буюу одоо дэлхийн энэ одоо антидопингийн холбоо өөрөө 1998 онд байгуулагдсан буюу энээс хойш ерөөхдөө допингийг маш эрчтэй шалгаж эхэлсэн байдаг. За эндээс Оросын тамирчид буюу хамгийн олон одоо энэ допингийн асуудал бол унсан байдаг. Нийт одоо 100% үзэх юм бол 33% нь Оросын тамирчид гэдэг. 33% нь буюу 3-1 нь. За нийт 61% нь одоо пост коммунист буюу урд нь одоо Станы орнууд ч юм уу, Станы орнууд. За дээрэс нь одоо манайх зорно шүү дээ. Одоо пост коммунист тийм. Энэ улсууд ерөөхдөө бас хамрагдсан байна. Энэ болохоор 61. Гэтэ манад бол мэдээж байхгүй шүү дээ. Ерөөхдөө ингээд 61% байдаг. 1980 оны олимп дээр бол Оросууд ингээд яг допингийн илрээгүй ч гэсэн допингтой холбоотой маш олон зүйлүүд болсон гэж одоо тийм мэдээлэлд янз янз сурвалжлагууд байдаг. Австралийн сенат бүр хэлсэн байдаг. 1980 оны Москвагийн олимпиад бол ерөөхдөө химийн олимпийг одоо нэрлэж болно гэж тоглоомор хэлж ирсэн те. Химийн шинжилгээ ухаантай ерөөхдөө их хамтар зохион байгуулсан одоо оролцоо байсан гэдэг допингийг хэлж байгаа юм л да. Иймэрхүү байдлаар хэлж ирсэн тохиолдол байдаг. За тэгээд сүүлийн одоо ерөөхдөө 15 жил Оростой холбоотой допингийн асуудлууд нэлийн эрчим явсан энэ талаар манай мэргэжлийн одоо хуульч Агимаа маань ямар ч мэдээлэл хүргэнэ. За зөв. Энэ асуудал яагаад одоо ингээд хэргийн товчон нэвтрүүлгийн дугаараар орж ийнө гэхээр яалтчгүй олон улсын эрх зүйн зохицуулалтуудад энэ дээр орж ирж байгаа. Олон улсын арбитр, спортын арбитрийн байгууллагуудын шийдвэр байна те. Мөн олон улсын хамтарсан хамтын байгууллагууд буюу одоо олон улсын олимпийн хороо, дэлхийн допингийн эсрэг агентлагч гэдэг юм уу ийм олон улсын байгууллагууд ороод ирж байгаа дагаад эрх зүйн зохицуулалтууд орж ирж байгаа. Олон улсын гэрээнүүд гэх мэтчлэн те ингээд хууль эрх зүйтэй эргээд холбогдож байгаа учраас хэргийн товч дугаараар орох нь зүйтэй гэж бодсон. Тэгээд дээрэс нь Оросын холбооны улсын тамирчид тэгэхээр бид нарт яагаад ч юм ойрхон те. Тэгээд Оросын тамирчид ялангуяа айгүй харамсалтай нэг санагддаг одоо үе мөч бол нөгөө Оросын тугаа өргөж чадахгүй тэмцээнд оролцоод явж байгаа шүү дээ те. Орос гэдэг биш, статуст ороо биш, нейтрал байдлаар оролцоо явж байгаа. Энэ айгуу тийм тамирчин хүний өнцгөөс нь харах юм бол айгуу гонигтай тийм харагддаг, юм харамсалтай юм шиг учраас тийм ээ. Хоёр хуваачж болж байгаа. Энийг хоёр хуваачж болж байгаа. Нэг нь болохоор 2018 оны Пинчаны өвлийн олимп болсон шүү дээ Солонгос тийм. Энэ олимпд бол Оросын баг нэг олимпийн далбаан дээр оролцсон. За тэгээд хоккейн төрөлд буюу өвлийн олимпийн хамгийн гол төрөл төрүүлээд төрийн дуулын хооронд олимпийн
хорооны дуулал яваад Оросууд өөрсдийн төрийн дуулыг тамирчин өөрсдөө хамаг чангараа дуулсан байхгүй юу. За энэ бол ерөөдөө нэг тохиолдол. За дараагийн тохиолдол нь юу гэхээр бүр оролцохгүй байж байгаа. Тамирчин. Бүр ингээд босод олимп дараагийн том тэмцээнд Оросын тамирчид бүр оролцуулаагүй. За өмнөх төрийнхөө тугийг өргөж чадахгүй учраас тийм ээ хөрхий. Тий. Тэгээ төрийн туг байтугай тамирчин өөртөө оролцох боломжтой. Тэгэхээр нэгд нь оролцож байгаа ч гэсэндээ төрийн талбайгүй, нөгөөх нь бүр оролцохгүй гэдэг ийм бас хоёр сонголт руу тулгарсан байдаг. Хэцүү юм да хөрхий. За тэгээд хоёул одоо хэрэг рүүгээ ороод тийм ээ. За энэ бол мэдээж зүгээр нэг юм тамирчны алдаа биш. Өнөөдрийн дугаарт яригдах гэж байгаа хэрэг бол тийм ээ. Оросын төрийн одоо улс төрийн зорилгоорч гэдэг юм. Улс төрийн төрийнх нь оролцоотой юм системтэй зохион байгуулалттай үйл ажиллагааны талаар хоёлаа ярих гэж байгаа байхгүй. За энэ асуудал бол 2014 оны Сочигийн өвлийн олимпиас эхлээд 2025 оны одоо өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа асуудал байгаа. Олон улсын олимпийн хороо, дэлхийн допингийн эсрэг агентлаг, спортын арбитрийн шүүх зэрэг энэ эдгээр байгууллагуудаас гаргасан албан ёсны тайлбар, мэдээлэл, тайлан зэргийг үндэслээд өнөөдрийнхөө дугаарыг хүргэх болно. За 2014 оны 12 дугаар сард Германы ARD гэдэг нэг телевизийн сэтгүүлч Хайо Зеппелт гэдэг хүн нэг юм нэвтрүүлэг гаргасан юм байна. Нэр нь болохоор Оросын допинг болон төрийн нууц гэдэг нэртэй ийм баримтат кино хамгийн анх гаргасан юм. За энэ кинон дээр болохоор Оросын гүйлтийн тамирчин Юлия Степанова болон түүний нөхөр Виталий Степановагийн тухай, за мөн Оросын допингийн эсрэг агентлаг Русада гэж нэрлэдэг юм байна шүү дээ, тийм ээ. Русадад ажиллаж байсан энэ хүмүүсийн тухай, за Оросын спортын системд энэ допингийн хэрэглээ маш их тархсан. Энэ бүр ингээ бараг зайшгүй зүйл шахуу болчихсон гэдэг асуудлын талаар энэ баримтат нэвтрүүлгээр ярьдаг юм байна. Тэгээд гол агуулга нь болохоор Оросын тамирчдад энэ допинг хэрэглэхийг нь одоо зохион байгуулалттайгаар хэрэглүүлдэг. Үүнийг нь бүр төрөөс нь зохион байгуулж өгдөг. Тэгээд тэрэндээ бүр хяналт тавьдаг гэсэн ийм агуулгатай мэдээлэл хамгийн анхны баримтат киногоор гарч. За тэгээд энэ бол мэдээж олон улсын хүмүүсийн анхаарлыг татаж таарна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг энэ асуудлыг шалгахаар бүр тусгайлан комиссийг яг энэ мөчөөс хойшоо байгуулсан байдаг юм байна. За энэ комиссийг нь Ричард Паунд гэж хүн удирдаад 2015 оны 11-р сард тайлангаа гаргасан. Энэхүү одоо Паунд гэж хүний тайлан Оросын олимпийн холбоо, Русада, Оросын атлетикийн холбоо зэрэг байгууллагууд нь допингийн хэрэглээг дэмжиж тэгээд үүнийг нуун дарагдуулдаг гэдэг маш том дүгнэлтийг албан ёсоор гаргаж ирсэн. За ямар байдлаар хийдэг вэ гэхээр үндсэндээ бол Оросын тамирчдын шинжилгээний дээжийг нь сольдгоо. За тэгээд одоо допинг илэрсэн эерэг үр дүнгийн ингээд шууд устгачдаг ийм аргаар ажилтгийм байна гэсэн ийм дүгнэлтийг гаргаж иржээ. За тэгээд Паундын тайлангийн дараа Оросын атлетикийн холбоог бол олон улсын спортын хорооноос төр хугацаагаар хоригдсон. За 2016 онд Риогийн олимпиад Оросын атлетикчдыг оролцохыг хоригдсон юм шийдвэр гарчээ. За энэ бол ерөөсөө ингэж энэ Оросын холбооны улсын төрийн оролцоотой допингийн хэрэглээтэй холбоотой асуудлыг дөнгөж эхлэн байсан гэж бол үздэг юм байна албан ёсоор. За үүнээс үргэлжлээд Григорий Родченков гэж хүний тухай хоёлаа ярих хэрэгтэй. Энэ дуулаан шуугааны хамгийн гол дүр болвол Григорий Родченков гэж хүн байна. Энэ хүн Москвагийн допингийн лабораторийн захирал байсан хүн юм байна. Родченков 2006-аас 2015 онд энэ лабораторийг удирдахжсэн бөгөөд Оросын допингийн системийн бүр яг төвд нь байсан удирдах ажиллажсэн хүн гэсэн үг шүү дээ, тэ. 2016 оны 5 дугаар сард энэ хүн Америкийн нэгдсэн улс руу зүхтаж гарсан. За ингээд зүхтаж гараад New York Times сэтгүүлд маш дэлгэрэнгүй тийм том ярилцлага өгсөн юм байна. Энэхүү ярилцлагада Оросын төрийн одоо байгууллагуудын томоохон хууль хүчний байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулалттайгаар бүр юм допингийн систем бүлэг Оросын албан улсад ажилтгаа гэсэн юм мэдүүлгийг өгсөн. За үүнд нь Оросын спортын яам, аюулгүй байдлын алба буюу нөгөө нэг FSB, Федеральная служба безопасности гэдэг шүү дээ, тийм. Нөгөө аюулгүй байдлын алба. За энэ нөгөө хуучнаар КГБ гэсэн үг. За эдгээр нь бүр ингэж зохион байгуулалттайгаар допинг тамирчидаа хэрэглүүлдэг. За тэгээ шинжилгээнийхэн дээжийг нь
маш тийм нарийн баг нөгөө нэг Mission Impossible гэдэг кинон дээр гардаг шиг тийм аргаар ингэ сольдог гинэ. За тэгээд энэ хүн өөрөө Сочигийн өвлийн олимпиад 2014 онд тэмцээний үеэр энэ допинг хэрэглэсэн Оросын тамирчдынхаа шээсний шинжилгээг нь цэвэр ийм дээжээр солих ажиллагааг өөрөө бүр гардаг зохион байгуулж хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За энэ ажиллагааг бол Сочийн Duchess List гэдэг нэртэй ийм жагсаалтад багтсан тамирчдад одоо хийсэн гинэ. Тэгээд энэ Родченковын энэ одоо илчлэлт гэх юм уу шүгэл үлээсэн энэ үйл явдал бол дэлхийд даяар энэ допингийн эсрэг үйл ажиллагаа, допингтой холбоотой энэ асуудлыг ингэж том давлгаа үүсгэсэн гэж хэлж болно. Манай улс хүртлийн допингийн асуудал гинтгэн л ихээр босч ирээл нэг хөндөгдөжсэн санаж байна уу? Яг энэ давлгаа бол дэлхийд даяар үүссэн гэж хэлж болно. За 2016 оны 5 дугаар сард энэ дэлхийн допингийн эсрэг агентлаг Канадын хуульч Ричард Макларен гэдэг хүнийг тусгай юм мөрдөгн байцаагч шахуу болгоод ингээд томилж ийм ажлын хэсэг гаргасан юм байна. Энэ хүн ямар үүрэгтэй ажилласан бэ гэхээр энэ Родченков гэдэг энэ хүн чинь ингээд олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд дээр маш ноцтой мэдээллүүд өгөөд яриад байна шүү дээ, тэ. Үүнийг шалгаж баталгаажуулах чиг үүрэгтэй ийм ажлын хэсэг гарсан гэсэн үг. Энэ яг энэ Ричард Макларен гэж хүн. За тэгээд Родченков одоо бол Америкийн нэгдсэн улсад ийм гэрч хамгаалах хөтөлбөрийн дор амьдарч байгаа юм байна. За тэгээд энэ хүний тухайн Netflix дээр Icarus гэдэг нэртэй баримтат кино хийгдсэн. Энэ нь бүр Оскарын шагналд хүртсэн гинэ. Тэгээд мэдээж Оросууд бол энэ Родченков гэж хүнийг эх орноосоо урвсан гэж үздэг. Оросын холбооны улсад эрүүгийн гэмт хэрэг энэ хүний эсрэг үүссэн байгаа. Тэгээд өөрөөр хэлэх юм бол энэ хүний аймнаас одоо ч гэсэн нэрсэлтэй хэврээл байдаг юм байна. За тэгээд энэ нөгөө Родченковын гаргаж ирсэн мэдүүлгийг шалгах үүрэгтэй Ричард Макларенны тайлан юу болж гаргаж ирсэн бэ? За энэ бол дэлхийн одоо энэ допингтой холбоотой асуудлын дуйлал шууганыг нотолсон хамгийн том баримт бичиг болсон байдаг. За үүнд нь юу байсан бэ гэх юм бол за гоо энэ бол ганцаараа энэ Ричард Макларен гэж хүн ажиллаагүй юм бэлээ. Айгүй олон хүн хамтарч ажилласан спортын арбитрийн шүүгч байсан хүн шүү дээ энэ чинь өөрөө. Тэгэнгүүт спортын маш олон холбооноос нэгдсэн ийм шалгалтыг бол хийсэн юм байна. За тайл нь хоёр хэсгээс бүрдэн. Эхний хэсэг нь 2016 оны 7 дугаар сарын 18-нд гарсан бол хоёр дахь хэсэг нь 12 дугаар сарын 9-нд нь гарсан юм байна. За Макларен бол Родченковтай өөрөө бичлэн ярилцлага хийгээд олон мянган 10 баримт бичиг. За тэгээ компьютерийн дата өгөгдөл. Тэгээд энэ шээсний дээжийнх нь яг бодит шинжилгээнүүдийг нь за тэгээ лабораторийн тоног төхөөрөмжүүд дээр нь хүртэл ингэж шалгалт хийж маш нарийн байдлаар ажилласан байдаг. За эхний тайлангийн дүгнэлтээр энэ Макларен юу гэсэн гэхээр beyond the reasonable doubt буюу эргэлзээгүй баталгаатай зөрчил байна гэж бол дүгнж гаргаж ирсэн. Үүнд нь Оросын холбооны улсын спортын яам, үндэсний тамирчдын одоо бэлтгэлийн төв, FSB, Москвагийн лабораториуд зэрэг эдгээр бүгдээрээ хамтраад ийм төрийн зохион байгуулалттай fail safe system буюу одоо нэг юм алдаагүй ажиллах ийм системийг ингээ бүр цогцоор нь бүрдүүлчихсэн хамтарч ажиллах юм байна гэж гаргаж ирсэн. За тэгээ энэ системийг болохоор disappearing positive methodology буюу одоо эерэг шинжилгээний үр дүн алга болгох арга гэх юм уу те бүр ингэж нэрлэдэг байсан гэж байна. Тэгэд энэ бол хэдийн хугацаанд ажилласан бэ гэхээр 2011-ээс 2015 оны хооронд доор хаяж 643 тамирчны ийм допинг илэрсэн эерэг дээжийг нуун дарагдуулж чадсан гэж тайландаа дурдсан байгаа. Энэ одоо юу гэсэн үг те. За тэгээд Сочигийн олимпиад допингийн хяналтыг бол мэдээж илүү нарийн болгож орж ирсэн те нөгөө шинжлэх ухаан хөгжих хэрээр чиний хэлсэнчлэн одоо энд чи бүр ингээ химийн шинжлэх ухаан маш нарийн болж орж ирж штэ те. За тэгээд Родченковын энэ үед Оросууд яасан бэ гэхээр Родченковын хэлж байгаагаар энэ хүний удирдлага доор FSB-гийн агентууд нь лабораторийн хананд байна шүү дээ, тийм ийм mouse hole буюу ийм жижигхэн нүх гаргаад
Тэгээд энэ шөнийн цагаар допингтай шээсийг нь цэвэр шээсээр ийм солих ажиллагаа явуулдаг гэсэн гинэ. Шөн одоо кино шиг юм болдог байсан юм шиг байгаа. Тэгээ энэ ажиллагаа нь одоо яадаг юм гэхээр мэдээж ойлгомжтой Оросын тамирчин нь допинг хэрэглэх боломжтой болно. За тэгээ илэрхээс нь хамгаалж байна тий. Тэснэр одоо Оросын тамирчид илүү өндөр үр дүнд хүрэх ч гэдэг юм уу. Иймэрхүү системтэй ажилладаг байсан байна. За тэгээ Макларен энэ системийг юу гэж нэрлсэн бэ гэхээр Оросын тамирчдыг хамгаалах төрийн диктатур гэж нэрлсэн тодорхойлсон байдаг юм байна. За хоёр дахь тайланд бол Макларен бүр илүү өргөн хүрээтэй баримтуудыг гаргаж ирсэн. 30 гаруй спортын төрөлд 1000 гаруй Оросын тамирчин энэ допингийн хөтөлбөрч гэдэг юм уу, допингийн энэ системд оролцсон байна гэдгийг баримтаар гаргаж ирсэн. За үүнд нь өвлийн спортын тамирчид, зуны спортын тамирчид, паралимпийн тамирчид нь ялангуяа хараагүй тамирчид маш ихээр оролцсон болохыг нь баримтаар гаргаж ирсэн. За жишээлх юм бол Сочи олимпиад 4 алтан медальтай тамирчин нь стероид хэрэглэсэн болохыг нь баримтаар нотолж гаргаж ирсэн байна. За тэгээд энэ тайлангийн дараа олон улсын олимпийн хорооноос Сочигийн олимпиад оролцсон Оросын бүх тамирчдын шинжилгээний дээжийг дахин шинжлэх юм шийдвэр гаргасан байдаг. За тэгээ энэ Макларенгийн энэ тайлан бол дэлхийн допингийн эсрэг агентлагийн вебсайтн дээр бүрэн ихээр одоо ч гэсэн байгаа. Хэрвээ сонирхож байгаа хүн байвал бас ороод үзэж болох юм байлээ. За дээрэс нь нэмэх нь одоо имэйл, хүснэгт, лабораторийн дата зэрэг бүх мэдээллүүд нь энэ дээр байж идэг юм билээ. За ингээд спонсороо танилцуулчих аяги төр. Наа тийм. За тэгээ. За манай агич нэг ярил одоо хуульч юм чи дуусахгүй тий. Тэгээ дундуур нэг завсарлаа. Тий. За хэдүүлээ спонсороо танилцуулж. За өнөөдрийн хэргийн төвч нэвтрүүлгийг манай хуульч агийн маань ерөөдөө өдөрдөн явуулж байгаа. За манай хэргийн төвч манай өнөөдрийн одоо ивент төгчээр од мөндрийн алтан гишүүд маань ажиллаж байгаа. За та бүхэн жилд ердөө 100,000 төгрөг төлөөд бүтэн жилийн турш од мөндрийн одоо дугааруудыг шуудаар үзэж болно, бидэнтэй харилцаж болно эсвэл илүү давуу талтай маш олон зүйл болно. Дээрээс нь шинжилгээ болон танин мэдхүү та бүхэн 100,000 төгрөгөөр ингээд хандив өгч байгаа юм зүйл байгаа. Нэгд одоо бид нар дугаарыг бол ерөөдөө 50 төгрөгөөр үнэлж байгаа гэсэн үг. Ерөөдөө хуваах юм бол за та бүхэн одоо од мөндрийн алтан гишүүн болмоор бол худалдаа хөгжлийн банкны 4191 тэг 4 518 тансруу та бүхэн одоо өөрийнхөө нэрийг одоо утасны дугаартай бичиж шилжүүлж болно. Facebook-ийн нэрийг бас өчүүлнэ. За iBan болохоор 94,000 гэсэн одоо энэ iBan-тай юм шиг худалдаа хөгжлийн iBan. Тэгээд шинжилгээ таны мэдхүүг дэмждэг нийт алтан гишүүдэд бүгдэнд нь бас баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Яа үргэлж би нэг бол дундуур нэг нэмэлт мэдээлэл өгөх үү? За тэг. За би нэмэлт мэдээлэл өгөх чи. Тэр нь ямар нэмэлт мэдээлэл гэхээр за агийн маань яг одоо нэг Оросын тамирчдын асуудлыг дунд нь ороод ингээ бүр асуудлууд нь хөндөж чинь те. За эндийн ихтэл нь яг хаанаас эхэлсэн бэ гэж жижиг нэг мессеж өгье. За 2010-аас 13 оны хооронд болохоор ингээд Оросын тамирчид илүү их ингээд амжилт гаргаад ирсэн байна. За энэ болохоор ингээд олон ингээд юм сэжиг дагуулж ирсэн. За яагаад амжилт гаргаад ирв гэдэг. За тэнгууд л энэ дээр болохоор юу гэдэг илүү нэг допинг ямар спортын тамирчид хэрэгэлдэг гэхээр илүү нэг 0 секундээр эмчдэг тамирчид тэрийгэ урагшлуулахын тулд хэрэгэлдэг. Нэг бол маш хүнд жин өргөж байгаа ч юм уу те. За тэнгууд л энэ дээр хамгийн их одоо допинг хэрэглэсэн тамирч дандаа хөнгө атлет шнар ерөөхдөө. За тэнгууд л одоо хүндийн өргөлтийн тамирчид. Яг л хүндийн өргөлтний 100 г, 200 г, 1 кг дээшээ өргөнөдөг бол маш хүнд байдагтай адилхан. Хөнгө атлетээр нэг дойл, хоёр дойлын зөрөө маш их байдаг. Нэг дойл. Тэнгүүлийн допинг хэрэгж нэг хэдхэн дойлыг одоо урагшлуулдаг те. За ингээд ерөөхдөө эхний дохион 2010-аас 13 онд гарч ирсэн с ิจ бүхий. За дээрэс нь ягаад энэ үеуд гарсан юм гэхээр Орос Сочигийн өвлийн олимпийг авцсан байсан их орондоо. За их орондоо зохион байгуулж байгаа юм чи медалийн тоогоор тэргүүлэх ч юм уу одоо нөө тийм маш олон тийм юунууд байна штэ. Өөрсдийнх нь давуу талыг харуулж байгаа шүү дээ. Орос оронч одоо бас өвлийн те их орон байна да. Тий, тэгэлгүй байна. За тэгээ дээрэс нь Оросд өөрсдөө бас батлан харуулах шалтгаан байсан. Дээрэс нь Оросын спорт ерөөдөө унжээсэн. Бүх төрлөдөө унжээсэн гэсэн үг ерөөдөө. Одоо үүд чимдээ илүү мэрэгжлийн спортын тамирчтай улсууд нь илүү өндөр амжилт гаргаад идэг. Жишээлбэл 2008 онд Хятад бол жишээлбэл дэлхийд олимпийн медалийн тоогоор нэг рүү ороод ирж байгаа шүү дээ. Орос бол ерөөдөө хамгийн сүүлд 1900 дээр 88
оны Олимпиад ерөөд Оросын гол амжилтууд ерөөд багасаад. За тэгээд 90 он гараад багасаад эхэлсэн. За тэнгуүл нэгдүгüүрт нь Оросын тамирчдын амжилтыг өндөр болгохын тулд дээрэс нь эх оронд нь Сочиг Олимп болж байгаа. За 18 он төлөв мөнгөлийн авраг болно гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд гарсан байдаг. За ингээд 14 оноос нэг чиний ярьдаг ARD буюу монголоор ард гэж байгаа юм те. ARD телевизийн мөрдлөг эхлээд кинонууд гараад тамирч ярьцлага өгөөд ингэж одоо ерөөдөө гол ажлууд нэгсэн байдаг. За тэгээд хамгийн гол баримтууд бол ерөөдөө тэр Оросын дотор байсан хоёр гол юм байгаа. Нэг нь болохоор Родченков гэж байна тийм. Родченковын дэлбэрэлт гэж бүр нэрлэдэг. Энэ яг гэх юм бол энэ допингийнхаа Москвагийн юм удирж исэн. За энэ болохоор хамгийн доо баталгаа болсон юм байна. Яг дотор нь ажиллаж исэн удирж исэн үн бүр одоо чиний ярьж байгаа нэг ханын цоолоод жижигхэн ингээд юм уугаар сольдог мэлдэг байсан гэх тийм. Яг энэ болохоор бүр детальчилж бүгдийг ярьж өгсөн байдаг. Ийм ингэж сольдог байсан. За тэгээд 3 янзаар нэг нь бол устгадаг гэж байгаа. Хоёр дахь дээр нь сольдог гэж байгаа. Гурав дахь нь хуурамчаар цэвэр болгодог. Допингийн. Ийм байгаа. За нөгөө нэг гол хүн юм бэ гэхээр тамирчин байгаа. За удирдлагын нэг хүн байна шүү дээ. Нөгөөх нь чиний түрүүний ярьдаг Юлия Степанова болон түүний нөхөр хоёр. За Юлия Степанова бол 800 метрийн хөнгө атлетикийн тамирчин юм лээ тийм. Тий, хөнгө атлетикийн тамирчин. За тэгвэл хөнгө атлетикийн тамирчид бол ерөөсөө допинг хэрэглэн айгу чухал байдаг. За тэгээд энийг хэрэглээд хөнгө атлетик дугуй усан цэлтүүд ерөөхдөө гол секундээр хэмжигдэх, дойлоор хэмжигдэх тийм. За энийг бол ерөөхдөө илчлээд одоо шүглүүлэгч болсон байдаг тамирчны хувьд. За тэгээд нөхөр нь Оросын допингийн холбооны агентлад ажилладаг байсан. Ингээд олон зүйл болсон. Тэгээд энэ хоёр хүнийг бол Оросууд ерөөхдөө уруугч гэж нэрлэдэг. За яг хоо энийг гэхдээ айгүй компликейттэй. Уруугч гэхэд хэцүү, баатар гэхэд хэцүү нэг тийм нөхцөл байдал байгаа даа л да тийм. За ийм асуудлууд ерөөхдөө нэг хөндөгдсөн байгаамаа. За тэгээд нэг Паралимпийн тамирчдаас гадна чиний дурдсан тамирчдаас гадна насан туршаагүй тамирчдыг хэрэглүүлсэн асуудал гарчсан. Яг гэх юм бол уран гуулгалт болон гимнастикийн тамирчид дандаа насан туршаагүй хүмүүс их байдаг. Тэнгүүл энэ ч одоо 15 настай Валиева гэдэг одоо Оросын ирээдүйн болсон тамирчин ба шүү дээ. Камила Валиева гэдэг 15 настай. Энэ тамирчин болохоор яг энэ допингийн золиос болсон. Тэгээ хүүхэд болохоор мэдээж дараагийн шалтгаанаа мэдхгүй, хэн юу гэж байгааг мэдхгүй те. Багш нь ууж ихлээр уудсан гэдэг ч юм уу те. Иймэрхүү шалтгаанууд гарчсан учраас нэг хүүхдүүд болохоор ялан арай хөнгөн ч юм уу те. Арай өөр шалтгаантай байдаг. За томчууд бол арихад бас өөр байгаа. Тэгэд буцаад нэг яг энэ допинг хэрэглээгүй ч гэсэндээ яг энэ халдлагад өртцсөн хилмигдсэн тамирчдаас байгаа. Тэдгээр тамирчид буцаагаад ингээд медалийг нөгдөг ч юм уу. Ийм тохиолдол бас нэлийн гарч ирсэн байгаа. Тэгээд маш олон яг нэг нь хоёлаа энд эргээд дахиад ярина. Бүхэлд нь ингээд бас хилмигдсэн хүмүүс бас байгаа. Ялангуяа залуу тамирчид бас энэ асуудлууд эрх зүйн байдал нь бас хөндөгдөж байгаа учраас энэ дээр олон улсын спортын арбитрийн шүүх бол харгалзаж үтсэн л байдаг юм байлээ л дээ. За хоёлаа энэ дээр буцаад нөгөө Сочийн Олимп руугаа оръё. Сочи Олимп бол 2014 онд тэ хийсэн Сочи Олимпийг Орос ингээ авцсан. Энэ Олимпиад Орос өөрөө 33 медаль аваад медалийн хүснэгтийг бол тэргүүлсэн. Эцсийн үр дүнд нь бол тэ энэ яг тэргүүлсэн асуудлыг нь болохоор нөгөө Ричард Макларен юу гэж хэлж байгаа гэхээр энэ допингийн улмаас допингийн одоо юу гэмдэ ач тусаар авсан медалуудаа гэж дүгнсэн байдаг. За тэгээ Родченков яг энэ асуудлыг бас эргэж дурсаж ярихдаа юм дажис коктейл гэдэг юмыг өөрөө гаргаж авсан гинэ. Тэгээ тэр нь болохоор метанолон, оксандролон, тремболон зэрэг юм стероидуудыг нийлүүлсэн юм холимог коктейл юм гинэ. Тэгээд энэ коктейлоо ингээд Оросынхоо тамирчдад нь өгч уулгаад тэгээд шээсийг нь дараа нь солих замаар ингээд допингийн асуудлаа шийдсэн гинэ. Нөгөө нэг тэр бодисуудыг алкогольтой олцохоор айгүй хурдан үйлчлдэг мөртлөө баригдахгүй байх боломжийг хөндөр болт юм лээ. Зөв. Тэгээд энэ үн чи өөрөө тэр коктейлийг нь бүр гаргаж ирчээд өгчөөд дараа нь ингээд гараад би ингэсэн гэдгээ яриад байгаа юм биш үү тийм ээ. Тий. Дээрээс нь одоо Орос дээр яг юм багтахгүй. 2010-аас 13-ны орны с жиг бүхий байсан гэж байгаа шүү дээ. Яг гэх юм бол Сочигийн өвлийн олимпийн өмнөх Ванкуверийн олимпиэр Орос медалийн чанараар 12 бичигдсэн байхгүй. 12. Уг нь бол Оросууд чинь нэг 4-5 авт ч юм уу явж идэг өмнөх одоо 21 олимп, Солт Лейк олимпиэр тий. Тэнгүүд Ванкуверийн олимпиад 12 бичигдчихсэн аа. Яг эх орондоо болсон олимпиад 2-д бичигдсэн. 10 алтан медаль авч байгаа. 10 алтан медаль авч байгаа. За энэ дунд ч бас гэхдээ ярих юм бол Солонгос тамирч явж байгаа байхгүй. Виктор Аан гэж Солонгосын шортергийн тамирчны Оросод өөрийнхөө иргэн болгоод 3 алтан медаль авахулсан гэдэг ч юм уу тий. Давхар иймэрхүү юмнуудаас гарч иж байгаа маа. Тэгэхээр Сочигийн олимп бол яг харахгүй нэг хүмүүсүүд анхаарал татсан. Өнгөрсөн олимпиар 12 бичигдчихсэн. Дээрээс нэг 5-6 алтан медаль авдаг ус уус чинь шууд 10 алтан медаль аваад эхэлсэн гэдэг бол аюул том бас нэг тийм
одоо анхаарах зүйл болсон л доо. Тэгээ яг энэ Сочигийн Олимпийн үеэр нөгөө нэг Оросын аюулгүй байдлын ажилтнууд нь нэг юм засварын ажилтны дүрмд хувцс өмсчөөд ингээд тэр лабораториудаар нь яваад энэ дээд сурах ажиллагаанд нь бүр тэгж оролцдог байсан гинэ. Одоо кино шиг юм харин тэгээ энэ бүх ажиллагааг нь Оросын спорт хариуцсан дид сайд Юрий Нагорны өөрөө бүр шууд удирдан зохион байгуулдаг байсан гэж байна. За тэгээд энэ олон улсын олимпийн хорооны шийдвэрээр энэ Сочийн олимпиад оролцсон Оросын тамирчдаас нийтдээ 28 хүний медалийг нь хурааж насан туршид тэмцээнд оролцох хоргийг тавьсан. Тэгвэл спортын арбитрийн шүүхээс бол энэ шийдвэрийг нь хожим нь өөрчлөөд эдгээр тамирчдыг бол цагаатгсан байна. Зарим нь бол санаатай уусан асуудал байхгүй тий огт мдээгүй байсан. Тэгээ бүр ард нь юм допингийн асар том асуудал яваад байгааг ч мдээгүй хүмүүс маш их байсан. Тэгээ түрүүний дурдсан нөгөө насан туршаагүй тамирчид байна тий. Энэ бүх хүмүүс чинь ингээд нэг удаагийн өөрөөс нь хамаагүй үйл ажиллагаанаас болоод насан туршдаа энэ спортоор хичээлэхгүй байх одоо ийм хохирол амсаж болохгүй шүү дээ тий. Тэгээд энэ асуудлаас болж хожим нь энэ төрлийн спортоор хичээлэх хүүхдүүд залуучуудын урам зориг юу болох вэ гэдэг юм уу. Энэ бүх асуудлуудыг харгалзаж үзээд одоо энэ тамирчдыг бол цагаатгаж шийдвэрсэн байгаа юм. Гэхдээ энэ дээр дахиад энэ допингийн эсрэг олон улсын байгууллага бол маш сэтгэл дундуур байсан энэ асуудлыг шүүмжилжтэй урам хугарсан гэдгээ хэлжсэн. За Родченковын хуульч нар бас үүн дээр бас эсэргүүцэлтэй байсан байгаа. Ингээд зарим тамирчдыг цагаатсан тамирчныг бол өөрөө мэдчихсэн гэдэг юм байр суурьтай байсан байлээ энэ Родченковын хуульч нар. За тэгээд энд ямар шийтгэлгүйгээр хуулиас цуглаа гэсэн юм мэдээллүүдийг тухайн үед өгжсэн байна. За олон улсын хариу арга хэмжээ хоригуд гэдэг талаар жоохон ярив. За Макларенгийн тайлангийн дараа бол олон улсын байгууллагууд хариу арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. 2016 оны 7 дугаар сард олон улсын олимпийн хороо Оросын бүх тамирчдыг Риогийн олимпиос хориглохыг бол зөвшөөрсөн. За тэгээ спортын ийм бусад хороодуудаа бол өөрсдөө шийдвэрээ гаргаа. Өөрсдөө ингээ шийдгээд эрх мэдлийг нь өгсөн байт юм байна. За үр дүнд нь Оросын атлетикчид бүрэн хориглогдсон. За бусад спортын төрлөөр нийтдээ 271 тамирчин оролцсон гинэ. За хамгийн сүүлийн оролцсон одоо Оросын нэртэй оролцсон олимпиад Рио болчиход байна. Риогийн олимп тий. За тэгээд энэ паралимпийн олимпиад бол олон улсын паралимпийн хорооноос Оросыг бүхэлд нь орохыг хоригдсан юм байна. Түүхэндээ анх удаа бүхэл бүтэн улсыг тэрчгээр нь орохыг хоригдж исэн шийдвэрийг энэ үед гаргасан гэж байна. За тэгээд 2017 онд Дэлхийн допингийн эсрэг агентлаг РУСАДАд допингийн кодекс буюу одоо допингийн хууль гэх юм уу те энэ хууль дүрм журмыг зөрчсөн гэж үзээд РУСАДАд нь бүхэлд нь хориг тавьсан шийдвэр гаргаж байжээ. За 2019 оны 12 дугаар сард Дэлхийн допингийн эсрэг агентлаг Оросын холбооны улсад 4 жилийн хориг тавьсан юм байна. За тэр нь болохоор Токиогийн 2020 оны олимп, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, за Катарын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, за эдгээрүүдэд Оросын холбооны улсын тамирчдыг Оросын туг, Оросын дуулалгүйгээр оролцох ёстой гэдэг ийм хориг шийдвэр гаргажээ. Тэгээд бид нар мэдж байгаа те Оросын тамирчид олимпийн холбооны хорооны нэрийн өмнөөс оролцсон нейтрал байдлаар оролцсон. Орос мэдээж энэ шийдвэрийг зүгээр хараад суугаагүй. Спортын арбитрийн шүүхэд давзаалдах юм гомдлыг бол гаргасан байдаг. За 2020 оны 12 дугаар сард спортын арбитрийн шүүх энэ 4 жилийн хоргийн шийдвэрийг багасгаад 2 жил болгож бууруулсан байт юм билээ. 2022 оны 12 дугаар сарын хүртэл. За үүнд бол мэдээж спортын арбитрийн шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт бол Оросын холбооны улс яалтчгүй хууль дүрм журмыг бол зөрчсөн. Ялангуяа РУСАДА тий төрийнх нь оролцоотойгоор. Тэгээд гэхдээ бүхэл бүтэн залуу үе тамирчид, гэм буруугүй тамирчид, за эдгээр спортод дуртай жирийн иргэд, сонирхогчд тий тэдгээр тамирчдын хөгжөөнд дэмжигчид эднийг бүхэлд нь ингэж урт хугацаагаар давхар
хохироож шийдэж болохгүй маа гэдэг санаагаар энэ оногдуулсан хариуцлага шийдвэрийг багасгаж гаргасан юм байна. За тэгээ эндээс бол шүүх хурлууд бол хэд хэд удаа болсон юм бэлээ. Энэ дуулайн шууганаас болоод спортын арбитрийн шүүх гэдэг энэ арбитрийн шүүх бол дэлхийн даяар болж байгаа энэ спортын маргаануудыг эцэслэн шийдвэрлэдэг юм байгууллага байгаа шүү дээ тийм. За дэлхийн допингийн эсрэг агентлаг 2019 оны 12 сарын 9-нд Русадаг зөрчил гаргасан гэдэг 4 жилийн хориг тавьсан гэж хэлсэн те. За үүнийг нь Русада давж залдаад 2 жил болгож буулгаж чадсан. За энэ шүүхийн бүрэлдэхүүнд бол маш олон холбооны тэргүүнүүд нь ордсон билээ шүү дээ тийм. Янз бүрийн паралимпийн хороо, олон улсын олимпийн хороо, за тэгээд бусад улсуудын олимпийн хорооны тэргүүдүүд гэх мэтчлэн. За 2020 оны 12 сарын 17-нд эцсийн шийдвэрээ гаргасан байдгийн байна. 186 хуудас ийм шүүхийн шийдвэр байна. За яг энэ маргааны хууль эрх зүйн үндэслэлийн талаар жоох мэдээлэл өгөх юм бол олон улсад энэ сэргээж допинг хориглолтын тухай дэлхийн кодекс гэж олон улсын гэрээ дүрм байдгийн байна. Үүнийг нэгдэж орсон бүх улсууд дагаж мөрдөх ёстой. Бүх улс. За үүн дээр дахиад нэмэлтээр гэрээг даган биелүүлэх олон улсын стандарт гэж нэг юм нэмэлт гэрээ байдгийн байна. За энэ нь бол 2018 оны 4 сарын 1-ээс эхлээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм байна. Энэхүү нэмэлт дүрмээр юу зохицуулсан бэ гэхээр хэрвээ аль нэгэн улс нь одоо допингийн хориглолтын тухай дэлхийн дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг энэ асуудлыг илүү наривчсан зохицуулттай нэмэлт стандарт болсон юм байна. За Оросын холбооны улс бол энэ нэмэлт стандартыг хүчин төгөлдөр бусаа гэдэг үндслээр дав залтах гэж оролцсон. Мэдээж хууль эрх зүйн хувьд байж болох бүхэл арга хэмжээгээ авч таарна тий. За мөн дээрэс нь хүний эрхийн конвенцийн 6 дугаар зүйлийг зөрчиж байна буюу бүх иргэн бүх хүн шударга шүүхээр шийдвэрлэгдэх шүүгдэх эрхтэй гэдэг энэ заалт зөрчигдөж байна. Нийтээрээ бөөгнөрж байгаа бүлгэлж байгаад нэг улсыг бүлийдээд байгаа юм шиг ерөнхийдөө нэг тиймэрхүү өнгө аястай бодол гаргасан байгаа юм л да. Гэхдээ чи юу гэж бодож байна? Эдгээр тэгсэн үү? За ер нь бол баримт нотолж байна л да тий. Баримт нотолж байна. За дээрэс нь юу гэж юм дэ урд нь 1990-ад оноос өмнө спортын төвхөнд энэ юу байгаа шүү дээ коммунист улсуудаас нь гарч ирсэн тохиолдол зөндөө байдаг л да. Яг 80 оныг бол химийн олимп гэж тоглоомор жоохон нэрлэж ирсэн. Тэрнтэй адилхан байгалийн допингуудыг бас яг тодорхой хэмжээнд жоохон нэг ёс зүйн асуудал яваад байгаа байхгүй тий. За жишээлбэл эмэгтэй хүний нэг бага сартай жирэмсэн тэмцээнд оролцуулчихдаг ч юм уу тий. Албаар зохион байгуулалтаар тий. Бага сартай жирэмсэн эмэгтэй чинь маш хүчтэй байдаг. Сая жишээлбэл сүүлд Серена Уильямс гэдэг теннис чинь байна шүү дээ. Тий. Тэр чинь жирэмсэн багтаа бас тоглоодны тэмцээнд бас төрүүлчихэж байгаа байхгүй. Тэр бага сартай жирэмсэн оролцуулдаг. За нэг бол тэмцээнд орохоос нь эмэгтэйчдийг яг гүүхээс нь ч юм уу ямар нэгэн яг тоглолтод орохоос нь секс хийгээд тэгээд олцооч гормоноор нь ингээд тоглох ч юм уу тий. Байгалийн нэг энэ ч болохоор юу гэдэг чимдээ бас нэг ёс зүйн асуудал байгаа. Яг шууд допингийн асуудал биш гэсэн нэг тийм хүний тийм ёс зүйтэй холбоотой нэлийн асуудлууд хөндөгддөг. Тийм учраас 1900 тэр 80-аад он 90-ад оны их үед допинг шинжилгээ бага авахд маш олон рекордууд дэвтэгдсэн байдаг. Маш олон рекорд. Тэр рекордуудаас харамсалтай зарим нь одоо бол дэвтэгдээгүй. Одоо шийдэл энэ ч зөвхөн Оростой холбоотойос биш Америкт хүртэл тийм асуудал байгаад байгаа хөөе. Одоо тэр Florence Griffith Joyner гэдэг 1988 оны Сеул Олимпийн 100 м 200 м авраг амар тамирчин байгаа хөөе. Тэр тамирчин бол өндөр наслаагүй. Яг гэх юм бол энэ тамирчны бол тодорхой хэмжээнд допинг хэрэгэлдэг байсан гэж үздэг. Тэгэхээр яг допинг идрүүлэхээс өмнө ирсэн. Одоо бид тээр ингээд зөвхөн Оросын тамирчдыг яриад байгаа юм шүү дээ. Допингтэй холбоотой дэлхийд дээр зөндөө тамирч байна. Ялангуяа Lance Armstrong тий. Алдарт дугуйчин тий. Бүх спонсоруудаа алдсан байдаг. За дээрээс нь чинь 7 удаагийн авраг гэдэг ч бол амар том тамирчин байгаа. Тэнгүүл Хятадын Сун Ян гэдэг тамирчин байна тий. Сун Ян нэг жишээлбэл допинг илрээгүй ч гэсэндээ допингийн шалгалт авах гэж байгаа хүмүүсийн өдөөс эсэргүүцдэг, цусан шинжилгээг өгдөггүй, тэрийгээ устгадаг ч юм уу те. Ийм шалтгаанууд гарч ирээ. Тэгээд бүр Сун Ян чи юу басан штэ. Олимпиадууд дэлхийн нэг медалийн давтсан дээр зогсож байгаа Данкан Скотт гэдэг Британий тамирчин би энэ допинг хэрэглэх тамирчтай хам зогсохгүйгээд
мэдээлэл гаргацсан. Тэгээд Данкан Скотт яг одоо тэмцээний хүндлээд медалийн давцнаар гарч байгаа юм л та. Яг тэр зураг бичлэг нь бэдэ. Тэгсэн чинь Сун Ян ч алтан медальдаар зогсож байгаа байхгүй. Данкан Скотт хүрэл дээр өгдөг. Сун Ян ч Данкан Скотт чинь медалийн давцан дээр байхдаа хэрэлддэг байхгүй. Чи намайг ингээд доромжсон ингэсэн гэд хэрэлдээ. Нөгөө Данкан Скотт нь чимээгүй гараа авчдаг байхгүй. Бүр ийм асуудал гардаг. Тэнгүүдээ эннийхэн дараа Сун Ян ахаад юу ачиж байгаа. Допинг асуудал ахаад дүндөгчдөг ч юм уу. Тэгэхээр энэ бол зөвхөн Оросын асуудал ш, допинг бол дэлхийн асуудал. Оросын асуудал нь ямар учиртай гэхээр засгийн газар нь өөрсдөө зохион байгуулалтаагаар энийг хийх дээр хамгийн том асуудал. Тэгээс хувь тамирчин хэрглэж байгаа түүхүүдийг ярих юм бол бид нар дэлхийн өнцөг булан бүрнээс гарч манай үндэсний бүгдээр ч хүртэл байна шүү дээ, тийм үстэй. Тий. Тэгэхээр дэлхийн өнцөг булаас гарч засгийн газар нь өөрөө оролцож байгаа гэх юм бол яг тэр нэг коммунизм үеийн тэр нэг тийм эмгтээчүүдтэй тийм ёс зүйн асуудлын эргүүд байна. Дээрээс нь одоо энэ Оросын асуудал байхгүй. Тэгээс юу чинь ингээд ямар нэг улсын засгийн газар тамирчтай ингээд допинг хэрглэж байгаа тийм тохиолдод ирэхэд өөрөөр бол ирэхэд бас нэг юм тодорхой баригдсан юм байхгүй. Оросуудын тэгээд энэ бүр ингээд улс төрийн зохион байгуулалттай тэгээд тийм хүчээр шахуулж байгаа ш. Зарим дамжид мэдээж дургуутсаж байгаа ш тийм. Тэгээд энэ асуудал нь ирэхэд гол асуудал болж учраас энийг хүндэж байгаа гэдгийг манай сонсогчдоос бас ядлаа салгаж ойлгосоо гэж хүсэж байна тийм. Тэгээс би одоо юу гэдэг чимдээ чиний хамгийн анхны асуулт бөөнөрөө нийлж байгаа бүлэж байгаа асуудал бол биш. Нэг өрхөдөө нэг хууль гэдэг чинь угаасаа бүхэн баримтаар тогтоож байгаа шүү дээ, тийм. Баримтаар тогтоож байгаа. За хоёулаа нийтээрээ дагаж мөрдөх ёстой, эргэтгэж үйлчлэх ёстой, тийм. Ганц Оросч биш, яг ийм зөрчил гаргасан дэлхийн аль ч улс яг ийм хариуцлагыг хүлээх ёстой гэдэг жишгийг харуулж өгж байгаа нэг хэлбэр. Энэ нь Орос улс байж таарлаа. Орос дээр л таарчлаа тий. За тэгвэл манайч нэг Орос Америкийн нэг асуудлуудыг энтэй ямар ч холбоогүй шүү дээ. Энийг аягүй сайн манайхаа ялгаж салахгүй бол. За ингээд хоёр дахь ивент ч танилцуулъя. Аягийн маань аягүй гоё ярьдаг. Тэрийг ингээ сонсоод ивент ч бас мартсан байх уучлаарай. За манай хоёр дахь ивент ч одоо миний өөрийн дэлгүүр ажиллаж байгаа. Заяа спорт манай захирлууд манд одоо заавал энийг яригээд одоо яг таарчлаа sorry. Тэгээд манайх бол Америкаас ерөөдөө бүх бараагаа авчирдаг. Тэгээд дандаа спортын болон пүүз, гутал одоо сүүлдээ бол манайх тэл Америкаас бүх төрлийн боллоо л дээ. Хүмүүс загсаар хагаад Америкаас тэгээд тодорхой хэмжээнд мэддэг күүртэг, гутал одоо янз бүрийн тийм одоо тусгаагийн гутлууд ч юм уу те. Гадуур хүмүүст янз янзын гутлуудыг бүх брэндээс авчирч байгаа. Та бүхэндээ манай дэлгүүрээр рүүжлүүлээрэй те. Facebook хаяг утасны дугаар нь доор байгаа. Тэгээд шинэ хаяг маань одоо өөр газараас яадах юм бол хотын төвд манайх дахин төлөлтөнд ороод одоо түр Ханамасагийн хойшоо буюу нисдэг машины эсрэг талд маргад төв рүү очсон байгаа шүү. Тэгээд бүх зээлийн аппликейшнуд байгаа гэдэгт дуулгая. За заяагаар өөр нь рекламыг нь сонсох сонирхол юм байна гэхгүй. Тий, өөр реклам хийлгээ тэгээд. За ингээд тойлоод нэг цөөх минут үлдсэн байна. Маги маань нэг гой базаад хэлэх үү. За тий, одоо ер нь бол энэ допингтай холбоотой асуудал бол түрүүнд хоёлаа ерөнхийд нь ярьчлаа те. Олон улсын яг эрх зүйн талаасаа тайлбарлах юм бол энэ ганцхан Орос улс болохоор эсвэл Орос улс нөгөө Украинтай дайн хийсэн болохоор ч гэдэг юм уу эсвэл юу гэдэг улс төрийн тэр өнцгөөс нь одоо энэ допингийн эсрэг байгууллагууд спортын олимпийн хороо ч гэдэг юм энэ бүгдүүд хийгээд байгаа юм биш ээ. Энд чинь олон улсын эрх зүй зарчим гэж нэг үндсэн том юм үйлчилж байна. Русадаг юу гэж одоо энэ олон улсын арбитрийн шүүх нь шийдээд одоо юу гэдэг хариуцлага хүлээлгсэн бэ гэхээр энэ consent by conduct буюу хэдийгээр Оросын холбооны улс төр нөгөө нэг 2 дугаар нэмэлт стандартыг хүчин төгөлдөр бус тэ бид нар дагаж мөрдөх ёстой ёсгүй гэд ингээд маргаж байгаа ч гэсэн үйлдэлээрээ хүлээн зөвшөөрсөн гэдэг чинь өөрөө олон улсын эрх зүйн хувьд чи дагаж мөрдөх үүрэгтэй гэдэг энэ үүргийг чамд implicitly өгчөж байгаа. Тэгэхээр энэ дээр бол Оросын холбооны улс хүссэн хүсээгүй үүрэг хүлээсэн байсан гэсэн үг. Тэгэхээр энэ бол эрх зүйн ийм тийм маш ерөнхий зарчим бас давхар үйлчилж байгаа байхгүй. Энд чинь допинг ч юм уу зөвхөн Орос улстай холбоотой биш те. А энэ дээр бас нэг Оросуудын гаргаж ирдэг нэг юм юу байгаад байдгийг өнцөг байгаад исэн маргаан дээр нь энэ одоо энэ допингийн эсрэг энэ олон улсын дэлхийн кодекс нь яг ямар нөхцөл алийг нь зөрчих юм бол зөрчил гэж үзэх юм гэдэг нь тодорхойгүй байна гэдэг иймэрхүү агуулгатай маргаан бас гаргаад явсан байдаг. За үүнийг нь болохоор арбитрийн шүүх юу гэж дүгнсэн бэ гэхээр энэ бол тэ дэлхийд даяар яг жигдхэн яг адилхан үйлчилдэг. Оросд болохоор ингэж үйлчлэнэ, Монголд ингэж үйлчлэнэ гэж ялгууртайгаар үйлчилдэг. Тэгэхээр энэ кодексэнд зүйл заалтыг чи эсрэг үйлдэл хийсэн бол эсвэл энэс чи
заасан зохицуултыг эсрэгээр үйлдсэн бол эсвэл зөвшөөрөгдөөгүй үйл хийцсэн бол чамд ялгаа байхгүй одоо нөгөө хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл урьдчилан таамаглах нөхцөлтэй гэж эрх зүйн хувьд юу гэдгиймтэй би энэ дээр айгуу жоохон ойлгомжгүй тайлбарлаад ах шиг байна. Урьдчилан таамаглах тодорхой нөхцөлтэй эрх зүйн үндэс юм аа. Эрх зүй их сурвалжаа гэж тайлбарлаж маргааныг шийдсэн байдгийн байлээ. За тэгээд одоо энэ асуудлаас эргээд харах юм бол сургамж бид нэр авах хэрэгтэй байхаа тий. Ер нь допингтой холбоотой асуудал манай улсад ч гэсэндээ нэлээдгүй гарах боллоо. Сүүлийн хэдэн жил миний санаж байгаагаар бөхчүүдтэй холбоотой ч гэх юм уу тий. Энэ дээр бид нар ямар арга хэмжээ авч байгаа байдгийн бол би одоо тэр талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ түрүү нэвтрүүлгийн эхэнд ярьсан тамирчны зүгээс бодоход энэ бүр үнэхээр харамсалтай гонхтой юм шиг надад мэдрэмж төрсэн энэ хэргийг уншаа судлаад явж хахад улсынхаа нэгийг гаргаж чадахгүй бүр хүрсэн. За эсвэл одоо энэ тэмцээнүүдэд орох эрхээ бүр насан туршдаа хадсуулна гэдэг ч одоо бурхан бас айгүй харамсалтай гонхтой. Тэгэхээр бид нар энэ дээр илүү тийм нарийн зохицуулттай илүү анхаарч бас ажиллах хэрэгтэй байхаа гэсэн сургамжийг авах юм болоо тийм. Одоо нөгөө тамирчин гэдэг ажил мэргэжлийг ингээд өөрөө сонгоод яг энүүгээрээ явж итэл тамирчнаас гадна өөр асуудал ослоо тухайн одоо эзэмсэн мэрэгчлэрээ насаараа тоглож чадахгүй ингэн гэдэг өөрөө айгүй харамсалтай. Одоо шийдвэл чи ингээд хуульчуд байж идэг чамаас хамааралгүй юмар чиний ажлыг хийхгүй энэ чинь ямар ч утгагүй шин чиний ажил амьдрал ирээдүй бүх юмыг л ерөөсөө алж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ чинь зөвхөн нэг улсын нэрнээс гадна хуу хүний амьдрал итэрч байгаа ингээд байхгүй болж байгаа. Ийм маш харамсалтай зүйл байна. Түрүүний дээр Сун Янгийн жишээн дээр бас их сонирхолтой те. Яг нь том гүрний тамирчин учраас тийм педгэр байдаг юм байгаа биз. Гэхдээ яг энэ үйлдэлээсээ болоод мань үн чинь хариуцлага хүлээгээд 2024 он хүртэл тэмцээнд орох ирэхгүй болоод тэгээд бас үр дүнгууд нь хүчингү болгож исэн байх шиг байсан тийм. Зүгээр л тэр Сун Яны тий Сун Яны тэр бичлэгэн дээр болдог Данкан Скотч яаж яхад яг манай сургуулийн оюутан баггүй юу? Стерлингийн сургууль. Манайх ч нөө Британий усан цэлтийн олимпийн багийг бэлддэг сургууль. Тэгээ би яг тэр Данкан Скоттын асуудлыг яг ангийнхаа хүүхдээс яг бол манай ангийн хүүхд өөрөө Риогийн олимпийн мөнгөн медальтай хөтөхгүй усан цэлтийн. Тэгээ Данкан Скоттын асуудлыг би Сун Янтай ингээд холбоотойгод яаж яхад манай хятад оюутан манай тэр олимпийн мөнгөтэй бид гурав ярьсан. Манай хятад оюутан бол зөвшөөрч илээ. Манай Сун Ян бол тийм асуудал гаргацсан гэдэг. Тэгсэн манай тэр Роб гэдэг манай ангийн хүүхд болохоор би болохоор допингийн асуудлыг угаасаа би бол дийлэхгүй юм билээ. Тэгээ болсон. Асуулж болж байгаа. Данкан Скотт бол сайн тамирчин учраас ингээд сайн явж байгаа. Тэгээ Данкан Скотт сүүлийн олимпиор Их Британий түүхэнд нэг олимпиас хамгийн олон медаль авсан тамирчин болсон. Тий нөө Их Британий тамирчин. Тэгээд тэр хоёрын хэрүүл бол одоо нөө медалийн давсан дээр хэрэлдэж байгаа шүү дээ. Яг нөө хятад тамирчин загнаж байгаа тий. Сун Яны тэр хэрэлдэж байгаа, загнаж байгаа тэр үйлдэл бол дэлхийн спортын хувьд бол маш том шууган болж үлдсэн байдаг. Тэр бичлэг нь бол байдیں۔ Одоо л. Сонирхолтой олж үзмээр юм байна. Би бол эцэг болохоор тий Сун Ян Данкан Скотт гэдэг. За ингээд нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна агийн маань. Тий дуслаа. Тий. Тэгээ маш сонирхолтой мэдээллийг хуваалцдаг. Ялангуяа одоо бид нар чи ингээд таны мэдгүй шинжлэх ухаан ингээд бид нар чи арай өөр төрлийн ярьж байгаа шүү дээ. Би шийдвэл спорт газар зүй ярьж байгаа. Яг энэ хуулийн талын яг мэдээлэлтэй. Ялангуяа энэ хуулиуд ч ерөөсө бүх нь батлагдсан фактаар явдаг тий. Олон улсын эрх зүйгээр явдаг. Энэ гоё мэдээллүүдийг бас бидэнд ингээд хүргэдэг. Аягд бас баярлалаа. Зөвхөн спорт биш дээ чинь тий. Монголын эрдэнтийн гокийн асуудал яригдж байгаа шиг тий. Тэгээ Америкт болж байгаа том компаниудын хэрэгүүд ярьж байгаа шиг тий. Дэлхийн маш олон энэ хэрэгүүдийг эдгээр чи хамгийн гол нь хэн нэгэн зохиож байгаа ч юм ямар нэгэн тийм одоо байс байхгүй эргүүд байхгүй тий. Яг бүх ингээд одоо фактаар болоод өнгөрсөн юм эсвэл болж байгаа юм ярьж байгаа учраас. Тий. Тийм учраас энэ болгоныг маш гоё ингээд мэрэгжлийн үдэнд манай сонсогчдод болон бидэнд тайлбарлаж өгдөг бас аягда баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Өнөөдрийн дугаарт хамтран оролцсон заяада бас баярлалаа. За тэгээд агийн маань ямар ч өнөөдөр спортын аягүй гоё сэдвийг хөндсөн учраас миний би оролцлоо. Тэгээд од мөндөр сувгтай хамтаага та бүхэндээ баярлалаа. Ингээд тэргийн төвч нэвтрүүлгийн одоо энэ дугаар маань өндөрлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч агима бидэнтэй одоо хамтран хүргэдэг. Нэвтрүүлгийг та бүхэндээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз мөн 83.3 болон 107 хос толгойн од мөндөр хатгаар хүрч байна. Өнөөдрийн дугаарыг од мөндрийн алтан гишүүд болон Заяа спорт шоп спортын дэлгүүр ивентэн ажиллаж байна. Та бүхэн бидэнтэй од мөндөр сувгт алтан гишүүн болж нэгдэхийг хүсвэл
худалдаа хөгжлийн банкны 4191 тэг 4 518 данс руу 100,000 төгрөг жилдээ одоо шилжүүлээд өөрөө бүртгүүлчих болно. За IBAN болохоор 94,000 гэдэг юм. Одоо IBAN-тай байгаа шүү. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа гээ. За баярлалаа. За дараагийн дугаар хүртэл одоо баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.